Ингээд дуун увдас урлангасаа дуул гурзын багш дуучин ая зохиогч Мягмар Сүрэн 12 сарынхаа сургалтын тухай бага зэргийн мэдээлэл өгөх гээд тэгэл лайв хийж байна. За манай уралданд бас ирж суралцж байгаа хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Мөн одоо саяхан 11 сард за энэ дуу арай жоохон чанга баг шиг байна тий. За энийг жоохон ярьсагчи. За бүр юу ячлаа ярьсагчлаа. За 11 сард би солгоо хоолойтой биш гэсэн захим ангийн сургалт маань эхэлсэн явж байгаа. Тэгээд манай захим ангийн сургалтанд бол насанд хүрсэн хүмүүс, тэгээд янз бүрийн насны хүмүүс, ялангуяа ахмад настай бас хэд хэдэн хүмүүс орсон байгаа. Мөн гадаадаас, Хэлийн чандаас хүмүүс байна. За тэгээд бүр нэгч дуулж чаддаггүй гэдэг хүмүүс байна. Бас өнгөө олж чадахгүй хүмүүс байгаа. Зарим хүмүүс нь бүр их хөөрхөн айтайхан боломжийн өнгөө олцдог ийм хүмүүс бас байгаа. Тэгэхээр миний захим сургалт болохоор зэрэг янз бүрийн одоо төвшний хүмүүс багшийн хичээлийг сонсоод гэртээ давтаад тэгээд гэртээ өөрөө хичнээн олон давтах тусам төдий чинээ өөрийнх нь одоо дуул ур чадвар нэмэгдэхээр ийм сургалт байгаа. Тэгэхээр зэрэг багшаа хэдэн цагт би бэлэн байж явах хэрэгтэй вэ гэд хүмүүс маань нэлээд асуудаг. Тэгэхээр захим ангийн сургалтанд болохоор зэрэг багш хичээлээ ингээд хийгээд байрлуулцдаг видеогоор. Тэгэхээр зэрэг тэр хаалттай ангийнхаа группт хэдэн цагт одоо хизээч ороод хэдэн ч удаа давтах боломжтой. Мөн багш бол хичээлээ тэгээд тэнд нь тэр ангид нь одоо байнга байлгаж яадаг. Тэгэхээр YouTube юм уу эсвэл одоо Facebook-ээс устгаагүй тохиолдолд багшийн тэр одоо хичээл бол байнга байж ах учраас хэдий ч хугацаанд одоо хэдэн өстой нөгөө 10,000 удаа давтвал тэгээд ямар болдог вүлээ тийм ээ. Тэгээд тийм хэмжээнд давтах бас боломжтой байгаа. За одоо болохоор багш нь 12 сард Ёлкоро би дуулнаа гэсэн ийм сургалт зарласан байгаа. Тэгээд 12 сарын 9-ноос эхэлнэ. За тэгэхээр энэ сургалт маань бол мөн адил багш хичээлээ оруулчихна. Тэгээд захим ангидаа одоо хэдэн ч удаа сонсож болно. Тэгээд давтна. За тэгэхээр багшийн тэр хичээлд юу багтдаг вэ гэхээр нэгдүгээрт яагаад солгой дуураад яагаад солонгорч дуураад байгаагийн учрыг бол багш нэлээд сайн гаргаж өгдөг. За тэгээд дараа нь хөгжимдөр гам дасгал уншуулна. Тэрэн дээр мөн одоо ойлголтол нь тайлбарлаж өгнө. За тэгээд дуу ор холгондоо хичээл дээрээ дуу заа. За тэр дуу бол одоо манай ангийнхан жишээлбэл төрсөн өдрийн дуу байгаа. Тэгээд төрийн дуу. За гэх мэтчлэн одоо хүн болж төрснийх тийм ээ Монгол хүн болж төрснийх төрийнхөө дуулыг хүн болгон сурчсан дуулдаг байгаасаа гэдэг үүднээс төрийн дуулыг бол би дандаа заадаг. За тэгэхээр төрийн дуулал чинь нэлээ хүнчүүдээ багшаа би одоо жишээлбэл 12 сарын сургалтанд ормоор байгаа. Тэгэд яах вэ гэж асуух юм бол багш төрийн дуулал бай ямар ч дууг одоо маш ойлгомжтойгоор за тэгээд нэлийн одоо хүн ийм байсан юм уу гэж одоо ойлгохоор энгийнээр тайлбарлаж өгдөг. Тэгэхээр миний хувьд бол юу гэж ойлгодог вэ гэхээр багш бол хэцүү хүнд зүйлийг шавнартаа хамгийн энгийн амархан мэтээр тайлбарлаж ойлгуулах бол багшийн ур чадвар гэж боддог. Тийм учраас багш нь бүр төрийн дуулалыг энэ одоо манай шавнартаа бүр панограмын хүртэл өгсөндөө шавнар маань эхнээсээ надад бас гоё дуулаад явуулж байгаа. За тэгээд захим ангийн сургалтанд өөр одоо маш олон зүйлийг тайлбарлахыг хичээдэг л дээ. Тэгээд жишээлбэл хүн одоо хувцас өмсөхөд өөрийнхөө одоо хэмжээ арьсмаарыг одоо мэдчихэж хувцаа тааруулж дэлгүүрээ судалдаж авдаг те. Тэгэхээр зэрэг дууга одоо яаж би өөртөө одоо тааруулах вэ? Надад одоо багшийн жишээлбэл өгсөн төрийн дуулын панограм багшаа надад жоохон өндөрдөд байна гэд одоо яг өндөрдөн эсвэл одоо надад дордно гэдэг ухагтуунаас авахуулаад одоо нарийн ширээн бас маш чухал зүйлүүдийг заадаг байгаа. Тийм болохоор зэрэг 12 сард 12 сарын 9-ноос зарлагдж байгаа Ёлкор би дуулнаа гэдэг сургалтанд маань
та нэг ч өнгө дуурч чаддаггүй байсан ч бай. Та өөрийгөө солгоо олоотой гэж боддог байсан ч бай. Та хилийн чандад байсан ч бай, орон нутагт байгаа ч бай. Магадгүй Улаанбаатар хоттой байсан ч бай. Цахимаараа машиндаа, гэртээ, ажил дээрээ одоо сонсоод ингээд дуулц сурах боломжтой ийм сургалт зарлж байгаа. Тэгээ та бүхнээ урьж байна. За мөн манай энэ урланд бол ганцаарчлсан VIP сургалт явагддаг. За тэр VIP сургалтын онцлог болохоор зэрэг тэр бомтны сэтгэлгээ, саятны сэтгэлгээ болоод мөн дуугаар сэтгэлийг засахтай одоо уялдуулан заадаг, хамт ярилцдаг, тухайн хүний дуу хоолойны давуу тал, тухайн хүний одоо ажил мэргэжлийн онцлог, сэтгэл зүйн одоо байдал маш олон зүйлтэй яг хувьчилж одоо багш ярилцаад хамт ямар дуулмаар байгаа юм тэ магадгүй одоо баг багтаа яагаад хин солгоо одоотэй гэж хэлээд ямар учраас одоо хүртэл амаа нээж чадахгүй байгаа. Тэгвэл тэрийг хоёлаа одоо яаж тэ би дуулж чадна гэх сэтгэл зүйн одоо өөр төлөв байдалд ороод тэ би юу бодож дуулахдаа би жишээлбэл яаж одоо тэ дууга хүргэх юм, яаж дууга би чанга болгох юм гэх мэтчлээ маш одоо нарийн зүйлийг тухайн үнийхээ онцлог дээр тулгуурлаад ажилладаг байгаа. За тэгээд манай ганцаарчсан VIP сургалт бол багштайгаа хоёулахнаа хичээлнэ. Тэгээд микрофонтой би одоо яаж харилцах вэ? Дууга үзэгчтэй яаж хүргэх гэх мэтчлээ маш сонирхолтой явдаг. За тэгээ манай урлан маань бол сургалтын хид хідэн юутай байгаа, ангитай байгаа. За тэгээ би ч одоо нөгөө энд өөрийгөө бичээд тий хичээл манд дууссан. Тэгээ тийм болохоор зэрэг гоё тайлбарлаад өгье. За тэгэнгүүт манайхан ингээд одоо жишээлбэл багшаа би шинэ жилээр дуулмаар байгаамаа. Тэгээд ажлынхныхаа өмнө гарахад надад одоо хэцүү байна. Би ер нь дуулж үзээгүй, суглаа суулсан чинь би таарчлаа гэх мэтчлэн байвал одоо энэ яг театрын хөшиг байгаа зү тэ манайхаа. За энд тэгээ яаж орж, гарч, ёсолж, инээмсэглэж хүмүүстэйгээ яаж харьцаж, өөрийгөө яаж хамгийн гоёор одоо харуулах вэ гэд бүх юугаа хийдэг. Ер нь бол одоо нэг хөөрхөн мини театр, нэг хөөрхөн сургууль одоо жишээл гарахтаа зэрэгтэл рүүгээ хизээч одоо ууцаа харуулахгүй ч гэдэг юм уу тий. Тэгээ гарахтаа одоо жишээлбэл би хамгийн өөрийнхөө одоо хамгийн гоё аль талаас би харуулах юм. Жишээлбэл эсвэл одоо би селфи хийхдээ, видео бичүүлэхдээ аль миний хамгийн гоё зөв тал өнцгөөсөө харуулах уу ч гэдэг юм уу тий. Тэгээд дуулахдаа би одоо жишээлбэл хүмүүстэй чөлөөтэй дуулах те тэгээд дуугаа би хүмүүс хүртээ жишээлбэл магадгүй тэнд миний нөхөр намайг хараад сууж байхад миний өмнөөс нүүр нь улаага байж байвал яах вэ багшаа гэж асуув штэ. Тэгэхээр зэрэг за тэгвэл бодлоо ингэж удирдаад те харцаач гэсэн одоо яг тэр хүний нүдэн дээгэр нь явуулах юм уу эсвэл өөр одоо те яах хэвтэй ингээ гэвчлэн мэрэгжлийн ур чадварыг одоо мэрэгжлийн одоо тэр чухал зүйлүүдийг тухайн хүнд суулгах, өөрт нь одоо өөрийн сүлэх тэр зүйл дээр ажилладаг. За тэгэхээр одоо энэ хөшигний урд гараад тийм ээ хэрхэн дуулж одоо эхэлж яаж ёслох вэ? Тэ дуугаа дуулаад дуусахтаа жишээлбэл шууд ингээ яарад явах юм уу? Эсвэл одоо үзэгчтэй хандаад тэ үг хэлээд тэгээд ёслох юм уу гэх мэтчлээ одоо бүр ингээд яг бодит орчин нөхцөлд нь урдчлаад орж байгаа мэтэр ингээд ингэж ажилладаг байгаа. Тэгээд ер нь бол ховчлонсон ганцаарчсан VIP хичээл бол хүн болгон дээр маш өвөрмөц байдаг. Мөн одоо өнөөдрийг хүртэл миний явуулсан цаг болгон үнэхээр бүр ингээд баг хэдэн цаг өнгөрсөн ингээд мэдэхгүй дараагийн хүн ингээд орж иртэл үргэлжилж байдаг. Ийм байдаг. За ганцаарчсан VIP сургалт бол 50 минутаар явагддаг. За хэлийн чандаас нэлээ хүмүүс сонирхдог, суралцдаг. Тэгэхээр ганцаарчсан VIP бол яг бүртгэлээ баталгаажуулсныхаа дараа багштайгаа цагаа тохирчдог. За мөн багшаа би найран дээр дуулах гэсэн юм аа. Найран дээр 3 дуу дуулах гэсэн юм аа гэд тэглэн штэ тий. За тэгвэл тэр 3 дууг жишээлбэл яг зөвлөх цагаар
нэг удаа 1 цагаар орох уу, эсвэл нэг удаа завсралгатай 2 цагаар орох юм уу, эсвэл төрөвчлсөн байдлаар 7 хоногт одоо ингээд 2 цагаар 3 удаа ч юм уу тухайн хүний одоо яаралтай багшаа би одоо төрсөн өдрийн ой дээрээ дуулах гэж ямаа, эсвэл одоо тэг хадам ээжийнхаа одонгийн найран дээр би нөхөртөөгөө хамт гоё дуулах гэж байгаа маа ч гэдэг юм уу. Тэг ингээд цаг хугацааны хувьд яаравчилсан байна уу? Тухайн хүний хүсэж байгаа тэр цаг хугацаанд нь одоо хүсэж байгаа тэр дууг нь ажилдаг ийм учиртайгаа. За тэгээд сүүлийн үед бол багшаа найрны 3 дуутай болмоор байна гэсэн хүмүүс бол нэлээ их байна. Мөн одоо нас явах тусмаа ингээд хүүхдүүдийнхаа хоримн дээр, усны одоо найран дээр, янз бүрийн ингээд найран дээр дуулмаар байна гэдэг. Тэгээ монголчууд маань угаасаа л найранд 3 дуутай гэдэг. Тэгтээ миний аав бол намайг хүүхэд байхаас манай сумын ингээд нөгөө шин гэрийн найран дээр дандаа тэр мундаг том уртын дуунуудыг дуулдаг байсан. Тэгээ би хүүхэд байхдаа намайг дагуулж явдаг байсан. Тэгээд бүр ингээд сар гартал намар ямар ч гоё найрладаг байсан. Тэгээ сар гарталсан ч гэсэн ингээл нутгийнхан маань ингээд дуулаад. Тэгээ манай төв аймагч угаасаа нөгөө юу штэ найрын төрлөختөө штэ сайхан хөдөлмөрийн дээж болсон гэл ингээл гоё дуулангуу таваад л тэр хүн дор хаяж 3 удаа дуулдаг. Тэгээ тэр бол ер нь манай Монголын ард түмний одоо дуу хууртай байх маш одоо чухал сургууль байсан байна гэж би боддог. Одоо ч бас хөдөө орон нутагт байгаа л да тий. За тэгэхээр зэрэг эцэг эхчүүд маань ингэж асуудгийг хүүхдийн сургалт байгаа юу багшаа? Би хүүхдээ өгмөр байна гэж асуудаг. Тэгэхээр хүүхдийн сургалт бол байхгүй. За хүүхдийн яагаад сургалт байхгүй байгаа юм бэ гэхээр хүүхдүүд бол жишээлбэл багш нь одоо миний аав ээж намайг найранд дагуулж явдаг байсан, өөртөө гоё дуулдаг байсан. Манай ээж бас гоё дуулдаг. Тийм болохоор манайхан ч өсвөл шүү дээ. Тэгэхэд миний одоо ах эгч нараас солгоо олоод хүн байдаггүй. Тэгээ манай авга ах чи одоо урлагийн гавьяа сэтгэлтэн Эрдэнэбат гэж те миний ардын сэтгэл цагаанаас одоо ингээд бүр ахуулаад те маш олон 100 дуу зохиосон Эрдэнэбат ах маань бол миний авга ах байгаа. Тэгэхээр манай аавын талынхан, ээжийн талынхан ер нь бол их дуутай, хууртай. Тэгээд хүүхдүүдээ яг тэгж өсгдөг байсан юм байна л да. Тэгэхээр зэрэг одоо миний хүүхдүүд ч гэсэн миний 6 хүүхд бүгдээрээ гоё дуулдаг. Тэгээ одоо Солонгос улсад хоёр нь нэг нь хийлийн ангид, нэг нь дуулаачийн ангид урлагийн ахлах сургууль сурж байгаа. Тэгэхээр зэрэг би эцэг эхчүүдийг багшаа танд 5 настай хүүхдээ өгье гэд 15 настай хүүхдээ өгье гэхэд нь эцэг эхчүүдээ та нар өөрсдөө гоё дуулдаг байгаарэ. Гэртээ те ингээ хоол ихтэй ээж нь дуу аялал тийм ээ. Аав нь гоё ээжд нь зориулж төрсөн өдрөөр нь дуу дуулаад тийм ээ. Ямар гоё. Тэр одоо орчин нөхцөлд тийм ээ хүүхдүүд аяанда дуунд дуртай болдог. Дуулж чаддаг болдог. Тэгээ дуунд дуртай, дуулж чаддаг хүүхдүүд маш гоё зөөлөн сэтгэлтэй, хайр дууран тийм ээ хаач атсан ямар ч улс орон дээр тэр улсынхын хэлээр тэр дуугийн дуулал ерөөсөн маш амархан ингээд нөгөө зааг ингээ ялгаагүйгээр шууд тэр одоо хамт олонд ч гэсэн орчдөг. Тэгээ миний хувьд ч гэсэн Солонгост тийм л байсан. Тэгэл нөгөө солонгосчууд караокед ороод ингээд дуулаад бүжиглэхэд бол мэдээж миний мэрэгжил юм чинь тийм ээ. Тэгээд хаач байсан мэрэгжлийн биш байсан ч гэсэн ерөөсө тухайн улсд очоод тэр улсын хэлээр нь дуулах эсвэл өөрийнхөө одоо их хэлээрээ дуулах те урлаг дуу бол өөрөө ямар ч хэл хязгааргүй хүмүүсийг нэгтгэж идэг маш чухал хэл байгаа штэ хөгжмийн хэл өөрөө. Тийм болохоор зэрэг та нар маань дуу гоё дуулдаг байгаад үр хүүхдүүдээ бас дуулах тийм орчинд байлгаад тэгээ дэлхийн хаач байсан үр хүүхдүүд чинь тийм ээ харц дээгүүр олон найз нөхөдтэй ямар ч улсад тэр улсын одоо гоё дууг нь дуулцдаг те дэлхийн хаач байсан монгол хүн дуутай, хууртай те хүчтэй, чадaltaй, эрэмгий, ухаантай байдаг. Тэр бүх зүйлийг гаргахад дуу бол гайхалтай шидтэй дүлхөр юм аа. Тийм болохоор зэрэг та бүхнийгээ бас үр хүүхдүүдэд дуу сургахын тулд өөрөө гоё дуулдаг байгаарэ гэж уриалмаар байна. За ингээд баярлалаа. Өөр ямар тий манайхан ингэдэг багшаа би 40 нэмэх болцоо яах вэ? Тий би 50 гарцсан шүү дээ яах вэ багшаа? Цэл залуухан нас шүү
штэ тийм манайхаа. Тэгээд над дээр бол 64 5-тай бас охин нь надтай ч утсаа ихч гэсэн миний шав байгаа. Тийм. Тэгээд дуулахад бол нас хамаардаггүй. Хамгийн гол нь юу байдаг вэ гэхээр зэрэг дуулах их хүсэл. Багш юу гэж хэлнэ үү тэрийг ойлгох их ирмэлзэл байхад болдог. За тэгээд багш хэлж заасан зүйлийг ойлгож авчаад тэрийг яг тэр даруйд нь давтаад тэгээд хэсэг хугацаанд дахиж давтаад хэсэг хугацаанд дахиж давтаад хахад өөрийн болдог байхгүй юу. Зарим хүмүүс яг өнөөдөр ойлгоод гарангуудаа тэрийг өөртөө суудсан гэдээ андуурдаг. Гэтэл үгүй. Тэр чинь гараад машиндаа суугаад алга болчдөг. Тэгээ гэртээ хараад дахиад нэг санахаар зэрэг жоохон өөр юм шиг болоод тэгэл дахиад мартагддаг. Тэгэхээр яах вэ? Тэр хугацаанд өөрийн болохын тулд маш олон удаа цаг гаргана гэсэн. За тэгээд дахиад нэг асуудал болохоор зэрэг багшаа би сунг хоолойтой яадаг болоо гэж асуудаг. Тэгэхээр хамар хоолой эмчийн хувьд ярьж болохгүй, дуурч болохгүй гэсэн одоо тийм заалттай байвал, өвчний заалттай байвал миний хувьд ямар ч одоо туслах боломж байхгүй тийм ээ. Харин дуулахдаа, ярихдаа заримдаа ингээд нөгөө өөрөө ингээд ингээд хоолойгоо шахаад ч юм уу тиймэрхүү байдлаар хүмүүст одоо зөвлөх боломж бол бас байдаг. Гэхдээ ямар ч байсан эхлээд сонсно. Тэр хүнд сонсоод одоо эмчийн эмнэлгийн ямар нэгэн заалтгүй байх юм бол зөвлөгөө өгөх боломжууд байдаг. За мөн дуурахтаа ч гэсэн одоо нөгөө зөв дуурайд ирэхээр зэрэг тэр хоолойн сөнг гарахгүй. Тэр одоо цэвэр гой хоолоогоор гарах юм боломжтой бас байдаг. За өөр ямар асуулт өгдөг вүлээ. За тэгээд өнөөдрийн үед бол лайваа ингээд гоё өндөрлөе. Тэгээд та бүхэн маань дууны хүч гэдэг зүйл бол тийм ээ ямар одоо гайхалтай бэ гэдгийг бас сайн мэдж байгаа гэж би найдаж байна. За тэгээд солгоо хоолойтой хүүхдүүдийг яах вэ гэд ингээ асуудаг эцэг эхчүүд. Тий. Солгоо хоолойд яг үнэндээ засахад нэлээд одоо жоохон нарийн ажиллагаатай байдаг учраас хүүхдтэр бол ингээд хүүхдийн төвлөрөл нь жоохон хэцүү байдаг. Тэгээ тийм болохоор багш нь одоогоор бол аав ээжүүдийг нь сайн гой дуудуулж сурахчаа. Тэгээ аав ээж нь түрүүний хэлснээр тийм ээ гой хөгжмийн дууны орчинд хүүхдүүдээ байнга чихийг нь сонрыг нь одоо ингээд хөгжим дуугаар хөгжүүлэл байх тусам сонсгол нь хөгжөөд байдаг. Тийм болохоор амар гарах аваа дуу хоолойнх нь аваа бас зөв болно шүү. За ингээд надтай хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгээд дэлхийн өнцөг буланбарт байгаа монголчууд маань хаач байсан тийм ээ. Гоё. Дуутай, баяртай тийм ээ. Баяр баясгалан дүүрэн аз жаргалтай байхыг хүсье ёо. Баярлалаа та бүхэндээ. Амжилт хүсье.